Энэ Монгол гэдэг улсыг товойлгож авч явах юм гэдэг тэр үндэсний оюун санааны дархлааг бид өр хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй. Үнэн зүйлтэй итгэл үнэмшлээ тэнд олж авч байж тухайн үндэстэн гэдэг юм нийтлэгээр явна гэсэн ойлголт авах явж байгаа юм л та. Том сэтгэгч Гегелийн нэг айхтаргүй шүү дээ. Монголчууд хүндрэлтэнд төрийг бий болгож гисэн гэж. Монгол хүнд оюуны чадамжийн нөөц их байна тий. Оюуны спорттой холбоо тайлбарлахад онцгой чадамж байна гэдгийг харж байгаа. Сэрэмж бүхэнд Монгол минь вэ? Сэрхийг нь тунхаглах тун. Дархлаа бол одоо ерөнхийд нь зүгээр ингээ ойлгохлоор одоо янз бүрийн ян өвчин эсрэг үүсгэх чадвар шүү. Тэгэхээр яг үндэсний дархлаа гэж хэлэхдээ яг ямар тодорхойлолт хэлэх вэ өөрөө ч хувьд. Монгол улс гэдэг өөрөө нэг систем гэж авч үзэх юм бол энд гадны ямар нэгэн өдөөлт өгөхөд тэндээс маш бага хязгаалтаар хурдан хугацаанд эргээд үндсэн нөлөөд орж чаддаг. Эсвэл хязгаалт өгдөгөж болно тийм байхыг л дархлаа гэх болов. Түүнээс гаднаас нэг өдөөлт өгчхөөр байгаа үндсэн нөлөөс хазаад өөр төлөвд орж хэлчихдэг бол энэ бол дархлааг байна гэж үзэх болов да. Дархлаатай хүн бол эрүүл сарвал, сэргэлэн цовоо, ухаан сарвал, тэгээ бас хүч чадалтай, бүтээмж сайтай гэдэг штэ. Улсын маань үндэсний дархлаа гэж ярих юм бол ер нь ямар шиг вэ? 90-ад оноос хойш хит завгүй орон гэрээ орхиж мордсон, ажил гэж гуйлдсан энэ 30 жилийг үдсэн байна. Монгол гэдгийн маань үнц нь юу болчихоо? Монгол хүний одоо үнэлэмж, чадамж, сэтгэлгээ ямар болчихоо гэд нэлээд тийм сулдаанд орчихсон төгшүүр зөвөр мэдгэж. Цаад мөн чанар өөрөө систем хэр доктортой байна. Хэрхэн гадны өвдөлтөнд бага өртчихин гэдэг асуудал байсан. Бас нэг тийшээ хазаахаар нэлээд хазааж явах шиг байна. Хилний ондоошил, түүхийн ондоошил, шашны ондоошил гэдэг ингээд олон зүйл дээр бид төөрөлддөг. Мэдэхгүй юмнасаа хүн айна гэж үгээдэг. Эсвэл харддаг, эсвэл үгүйсгдэг нэг тийм туйлширсан, одоо хоёр тийшээ савлсан тийм нөхцөл байдал руу орчоод байна л да. Өнөөдөр бид нар үр хүүхдтэй ах эгч нар дүү нартай ахмадууд маань залуу үедээ бас үлгэрэлж чадхаа болчиход байгаа. Үнийг хэлэхэд бол өнөөдрийн залуучууд маань хүмүүжлийн дээд болон доод хязгааргүй, оюун санааны тийм хэмжүүргүй тийм болсон болов даа гэж бас хардаг. Аливаа үзэл санаагүй нийгэм өөр аянд өвчрч гандат юм байна. 27 жилийн бидний үндсэн гол эмгэл ингээ бодолд самарч байгаа үндсэн шалтгаан бол бид нэг гол барих юм а чиглэлээ барих гаргаж чадаагүй хэлтэй. Үндэсний гэдэг. Тэр яагаад ингэж одоо толгоогоор хөл хийгээд идэг болчихвоо. Нөгөө үндэсний одоо оюун санааны дархлаа байхгүй, үндэсний бодлого байхгүй. Үндэсний яг энэ бодлогоудаа авч явах нэгдсэн хөтөлбөр байхгүй. Бид өөрсдийнхөө үндэсний онцлог, сайн муу тал, гадаад нөхцөл эдийн засгийн байдал одоо чадамжид тулгуурласан тодорхой дистраалсан тийм хөгжлийн бодлогыг гаргаж тавах. нэгдэл гэдэг зүйл бол асар чухал болчихжээ. Таалцал хуваагдал байхгүйгээр сайн зүйлсийг бол бүгд л одоо дэмждэг, нэгддэг. Ийм л үнэт зүйлтэй болмоор байна гэж бодож байна. Харин ухаан орсон цагаас ч гэдэг юм хүний төлөвшүүл дадал тэг үзэл хандлага тогтно шүү дээ. Тэгэхээр яг хаанаас эхлэх юм? Эцэг хийх юм шиг байна. Яг одоо өнөөдрөөс ирэх юм. Бид өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм. Миний хүмүүжлээс, миний төлөвшлөөс, миний ертөнцийг үзэх үзлээс, миний зүрх сэтгэлээс, миний аялдаг дуунаас, миний хэрэгэлдэг үгнээс тэ өдрөө болгон үр хүүхдтэй хэлдэг тэр сургаал захиаснаас одоо хүүхдийн маань тоглож байгаа наадгаанаас их орон эхлээд байна гэдэг. Өдөртөө нэг 10-15 минут хүүхдэд цаг зарцуулж байгаа эцгийнхүүд одоо энэ судалгаан дээр ингээд харахаар бол шал өөр болж эхэлдэг л дээ, яг харьцуулаад үзэхээр. Үр хүүхдээ өсгөхдөө энэ маань алсна гэрээ эзэн болох юм. Хүний ихнэр гэрээ эзэгтэй болох юм. Төр түших юм. Энэ Монгол гэдэг улсыг товойлгож авч явах юм гэдэг тэр сэтгэлийн ийм хэмжээнд донд үр хүүхдээ өсгөх хэрэгтэй гэж боддог. Үндэсний оюун санааны дархлааг бид үр хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй. Дөнгөж сургууль цэцэрлэгт орох цагаас нь л одоо өнөөдөр анхаарж иж 10 жилийн дараа 20 жилийн дараа арай өөр төвшөнд хүрэх болов гэж зүгээр би хувьдаа бодож байгаа. Яг энэ чигээр өөрчлөл бас сайн зүйлийг олж харахгүй л байгаад байна. Яг үнийг хэлэхэд бол дутагдаад байна л гэж бодогдоод байгаа. Тэгээд нийтлэг үнцэл гэхээр яг юу хэлж болох вэ? Тэгээ хүн юуны төлөө амьдрал аддаг вэхээр гэрүүл нөгөөх нь нийгэмдэх эзлэх байр суурь.
Тэгээ аз жаргалтай гэр бүлтэй орсон гэж сүсгэлэн биш те. За боловсралтай, эрүүл, за сэтгэхүйн хөдөл тайван. Нөгөө талаас нийгэмдх байр суурь нь бол үлдээсэн мөртэй, нэрэмттэй. Тэгэхээр энэ хоёр асуудал төр хүн бол зүтгэж явдаг байна. Ийм байхын тулд улс орноор хүчрэг байх хэрэгтэй те. Тэр орчинд бол санаа зовох юмгүй байна. Тодорхой хэрэгцээ хүмүүс шийдэгдэн. Тэр хүн бол аз жаргалтай амьдарч чадна. Ингээд ихээр нэг хүний зүтгэл буцаад нийгэм чинь нөлөөлөд нийгэмээ сайхан байлгүй буцаад тухайн хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нөлөөтэй гэдэг утгаараа хүн болгонд сэтгүүнд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй юм шиг байна л да. Ах уу хэл сэтгэхүйгээр дамжсан тэр оюун санааны дархлаа чинь заавал байх ёстой. Аливаа үндэстнийг нэг тэгж авч явдаг юм бол гарцаагүй байна. Өөрсдөө хаттвал дунд тэргэн улс ертөнцийн төв гэдэг нэг ахтар сэтгэлгээ яваад байдаг шүү дээ. Оросууд ч гэсэн одоо сүүлийн үед маш хүчтэй сэргэж гарч ирж байна. За Япон бол мэдээж ойлгомжтой. Одоо Израиль байна. Дуур 2000 жил их оронгүй хөөгдөж, туугдаж, одоо авчигдаж, шахтаж явлаа шүү дээ. Одоо дэлхийн бас хүчрэг хөгжилтэй улс төр цэргийн их том нөлөөтэй ус болоод гараад ирлээ. Юу нөлөөлөд өтер би еврей хүн. Бурхан сонгогдсон үндэстэй юм шүү. Гэсэн нэгтэй том ихтгэлэмжлээд байхгүй. Тэр том одоо үзэл санаа тэр еврей хүн болгоны зүрхэнд суугаагүй бол аль хэдийн байхгүй болчих байсан. Хүүхдийг бүр багаасан сургадаг. Одоо өнөөдөр еврей боловсруулалтын нууцын талаар бид нар хүртэл одоо сонирхоод гайхаад шашраад байна. Бид Монгол эдгээ мэдчих хэвээр. Тэгэхээр энэ оюун санааны дархлаа гэдэг бол ерөөсөө үндэстний түлхэж өгч идэг, нэгтгэж идэг хэл юм байгаа даа. Бас хөгжлийнх нь гол юм. Гол юм. Оюун санааны дархлаат болоод тэр хамгийн наацхан бид нар эвдрэлцгээ байж. Альваад эрүүл саруулаар ханддаг болоод эхэлж байгаа. Одоо нөгөө үр хариуцлага мэдэрдэг болоод эхэлж байгаа. Юу хамгийн үнэтэй юм бэ гэдэг эрен бинийг л оюун санаанд цэгцлэгдээгүй байна те ер нь өнөөдөр. Тэр энэ яаж цэгцрэх юм? Юунаас эхлэх вэ? Яа харахгүй одоо үндэсний дархлааны нэг гол тулгуур бол түүх. Одоо зөөрлөж хэлэх юм бол түүх бол одоо компьютероор хард ой санамж нь соёл нь өв нь хэл нь сэтгэлгээ нь бүгдээрээ байж идэг. Түүх ямар чухал болохыг нэг зүгээр жишгээр хэлье. Монголчуудын тэр Мандан бадрлалын дараа урууданд ороодох үед манжи өмнө байсан мэн гүрний зэргүүд айл өрх бүрээр нэгжиж байгаад Монголын түүхтэй холбоотой өөрсдийнх нь ургийн бичгийг хүртэл авч бүгдийг шатгаад оронд нь шашны юм дараасан юм байна. Дараа нь социализмын 70 жил ч гэсэн одоо бидний үндэсний соёлд нэлээд хэмжээгээр бүдгэрсэн. За арчилгаарлаа их сайхан боллоо бид эргээд түүхээс эргээ гихнээр одоо бидний түүхийг гадныхан бичдэг болчихдог. Дотоод ертөнц агуулгыг мэдгүйгээс биш бидний түүхийг үнэн зөвөрөгч болцсон байхгүй. Нөгөө байлдан дагуулад байсан нэг сонирхоод байхаас биш тэр байлдан дагуулж ирсний цаана ямар үзэл санаа байсан бэ гэдгийг тэр болгон олж харддаггүй. Өөртөөсөө 200-аас 250 дахин илүү хүчтэй. Магадгүй зарим нь одоо технологийн хувьд, эдийн засгийн хувьд хэд дахин илүү давуу хүчтэй улс үндэстнүүдийг дагуулж чадсан. Тэгэхээр тэрний цаана юу байна вэ гэхээр тэрний цаана оюун сэтгэл байна. Маш том итгэл үнэмшил байна. Өнөөх ертөнцийг таньсан ухаарл нь байна. Монголчууд бол тэр нөгөө оршихын үндсийг хамгаалах зорилгоор төр байгаа гэсэн утгаар ойлгодог. Тэрийг одоо тэнгэрийн төр гэж үздэг юм огтөр ойлголттой юм л та. Тэгэхээр энэ танин мэдхийн нэг огтөр одоо хандлага үзэл санаа байгаад байна. Надад ч тэгээд нэгтгэж ирсэн баг шүү дээ. Итгэл үнэмшил нь болоод. Тэр нь одоо бидний нэг гол хүч болж ирсэн. Тэр монголчууд зүгээр нэг очиод алаад тагтаад байсан биш. Тэдэнд хүний ёсыг зааж өгчээсэн. Төрийн ёсыг зааж өгчээсэн баг. Том сэтгэгч Гегелийн нэг айхтаргүй шүү дээ. Монголчууд хүндрэлтэнд төрийг бий болгож гисэн гэж. Оршихын үннийг зааж өгсөн гэдэг утгаар хэлж. Сая 20 дугаар зууны хүртэл Чингис хааны алтан ургаас хаана тавьдаг тийм ёс бэлгийн олон улс оронд байлаа шүү дээ. Сая хамгийн сүүлчийн тэр Чингис хааны хаан ч одоо энэ Бухарын эмэр байж байгаад 21 онд алгалаа. Тэр ёсны жиггэн сэтгэлийн боломжтой тэнд байгаа гэж үзээд байгаа байхгүй юу? Бидэнд бас суралцах тэр сайхан юм байна. Гол нь бид тэрнийг олж хардаг, үнэлдэг, суралцдаг л байх хэрэгтэй юм болоо да. Бие мэдвэл хүн гэдэг үгэн дотор бүхэл бүтэн амьдрал багтж байгаа л гэж харагдаад байдаг шүү дээ. Ёс суртахууны үнд зүйл төлөвшлийн зүг чиг багтаад явчихсан байгаа тийм. За боловсруулалтын хамгийн дээд илрэл бол хүн болох асуудал гэж үзэжсэн байгаа монголчууд. Номын номноос хүний ном гэдэг илүүд үзсэн тийм үг үлдсэн байгаа шүү. Хүн байхын утга учирын тухай асуудал дээр байгаа тийм. Асралтай амьдралтай
элдв шуналгүй, олж нуруутай, тэгээ хөдөлмөрч шаргуу маш олон утгаар манайхан тайлбарлаж ярьдаг л да. Эцэс хууль дээр урсгал гол усанд бие угаах юм уу одоо шийхэд хуулийн маш хүнд заалт өгдөг. Оршихуйн чинь их үндэс урсгал гол юм аа. Тэрийг хүндлэх сэтгэлгээ бий болоогүй бол чи хүн болоогүй байна. Тийм учраас чамаас итгэж байна гэсэн философийн дээр гарч ирээд байгаа. Өнөөдөр ч гэсэн тэр онцгой үн цэнтэй ойлголт байхгүй юу? Байгаль орчин болоод бусдыг өөртөө ашигтайгаар зарцуулах гэсэн энэ утга учиргүй ханад цадшгүй хэрэгцээ зарцуулсан энэ нийгмийн хандлага суур итгэл үнэмшил бол ерөөс уулаасаа хүндрэлтэй нэг бол мөхл рүү аваач. Буян гэдэг үг их олон утга илэрхийлж болох юм байна. Буянтай сайхан хүн гэлтэгдэг тий. Хувь хүний тодорхойлолт болж гарч ирдэг шүү дээ. Тэгээ буян хураах гэж тусдаа нэг ойлголт сэтгэхгүй байна. Буяныг даах гэдэг нэг ойлголт байна. Тэгээ буйнаа барах. Энэ дотор бүх амьдралыг багтаагаад илэрхийлээд хүмүүжээд явж болох болов гэж санагдаад байна. Монгол уламжлалт бол өнгөрсөн одоо ирээдүйн үеийн 3 цагийн уулзвар дээр л бүх юмыг авч үздэг л дээр нь бол өнгөрсөн үеийн өр нөлөө одоо цагт байна. Одоо цаг нь бид ирээдүйг бүтээж байгаа гэсэн утгаар л ойлгож байгаа юм л тэр. Өчиг хүмүүний одоо үйлдэл сайн муу үйлдэл ер нь хүнд нөлөөтэй гэж ерөөсө бодож болохгүй. Одоо хаанч үт юм нэг тийм хаардан дээр бичигдэж л байна. Өнөөдөр чиний гიშгэж байгаа мөр ямар гიშгээс хамаарч маш тод улмөрөө үлдээл гэсэн үг. Тэгэхээр нөгөө өнөөдөр миний үйл явдал маргааш язгуулсрах ба гэдгийг ойлгоод амьдрах юм бол тэр их төлөвшөлт их чухал үүрэг гүйцэтгэх болох нь шүү дээ. Өөр нөлөөгөө үзүүлдэггүй үйлдэл гэж ерөөсөө байдаггүй. Энэ зүгээр шашны мухарс үсэг бол биш. Энэ гарцааг зүү тогтол. Хууль. Буян даана гэж юу яг юу гэж ойлгож болох вэ энэ залуус? Ингээ ойлгомжтой гэдэг бол хариуцлага өргөх чадварлага. Таны мэдсэн ухаал байгаа. Тэрний цаана. Өөрийнхөө үйлдэлийг хянах чадвартай төрөөс ирсэн тэр сайн сайхан юмыг өвлөх чадвартай байгаа гэж байгаа байхгүй буян даах чадвартай. Амны бэлэг гэдгийн цаана маш нарийн одоо ертөнцийг таньсан, ертөнцийн зүй тогтлыг таньсан ухаан явж байгаа. Маш энгийн бүдүүлэг шигээд ихт нөгөө нууц гэдэг нэг баахан номаархан явлаа шүү дээ чинь тий. Тэр чинь өөрөө нөгөө бидний айл эртний одоо мэддэг байсан тэр амны бэлэгтэй холбоотой асуудал байхгүй. Одоо Америкийн ч юм уу Европын нэг хүн бичгээр л авчрал шуугаал бид нар үзээд байгаа. Гөмө айхтар арт юм шүү бас. Бид нар нөгөө авдраа их сайн ухаж чадахгүй тий. Өөрсдийнхөө нөгөө авдрыг уудлахгүй мөртлөө тэр их сайхан оюун санааны баялаг зүйл рүүгээ өнгөрч чадахгүй хэрнээ ойлгохгүй хэрнээ тэр гадны соёл, гадны баялаг руу шунан тэмүүлж байна. Гадны улс орнуудыг судлахгүй яг бид нэр авахгүй их ухаанаар хандах хэрэгтэй. Улс болгон өөр өөрсдийн онцлог, өв соёл, түүх, уламжлал зүйл байдаг учраас энийг харин мэдээч өнгөрсөн үе, одоо үе, ирээдүйн цагийн хөгжлийн торлогоо бид нар маш сайн харах ёстой. Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлрэх энэ цагийн хүний жам юу вэ гэдгсэн. Өөрийн бол нохойч байсан өмөр нь хүний бол бурханч байсан огоорно гэдэг. Зөвхөн өөрийгөө өмнө тавих гэсэн өөрийн эрх ашиг хүртэл болгосон тэр өнгө төрхийг хэлсэн байгаа юм. Уул нь бол бидний амч үзлийг бол муухай зүйл, буруу зүйл гэж боддог хэрнээ өнөөдөр яалтчгүй яг ийм үзэл бол давмгаалчаад байна. Бид нар нэгдэж чадахгүй байна гэдгийг л одоо маш энгийн одоо өнөөдөр нийгэмд болж байгаа янз бүрийн үйл явдлуудаас бид нар харж болж л байгаа юм л да. Би төвтэй үзэл суртал баруунаас өнөөдөр бидэнд ноёрхсон шүү дээ. Язгуур юмд бол бас арчлах юмнууд байгаа. Ялангуяа үзэл хандлагын хувьд, хүмүүсийн хоорондын харьцааны хувьд, нийгмийн зохион байгуулалтын хувьд эргэж харах юмнууд бол байгаа. Уламжлалт сэтгэлгээ хандлагт бол энэ бүхэн нэг нөгөөсөн салахын аргагүй. Нэг цул юм. Би тэр цулын нэг өчүүхэн эд ширхэг юм аа. Тийм учраас чи бүгдийг хайрлах ёстой гэсэн тийм үзэл хандлага. Ер нь ингээл сургаал ч юм уу юу ч юм дэ ингээл харж байгаа л бодоол ингээ байж хаад Монгол ард түмэн ямар гайхалтай юм бэ? Хүүгдэц ямар ухаантай юм бэ гэж бодогддөө шүү дээ. Энэ газар ширээнд онцлог байна гэхдээ. Монголын өв соёл түүх сэтгэлгээ гэдэг бол одоо бүр бахархаж бишрээ барахгүй тийм ба. Хэрвээ хүн төрлөختөн зовлон бэрхшээлгүй энэ байгаль дэлхийд зөгтөөд амьдрэх гэж байгаа бол эргээд энэ монголчуудын ертөнцийг таньсан тэр таны мэдхүүрөө гарцааг өнгөж харах шаардлага ирэх байх гэж бодож байна. Одоо бидэнтэй олон зууны турш харьцаж байсан дайдах цагтаа дайтаж одоо нөхөрлөх цагтаа нөхөрлж байсан бус түндэснүүд монголчууд бол хоорондоо дугаа өндөрсгөж ярьдаггүй маш одоо эвсэг 5 монгол хүн нэгдчих юм бол одоо 50-60 бус түндэснээс илүү хүчтэй болчдөг гэх мэтлэнгийн ийм мэдээлэлүүд үлдээсэн байдаг шүү дээ. Монголчууд л онцгой гайхалтай хүмүүс гэж. Тэгээд зарим үндэстнүүд бол хамгийн одоо сайн хүнээ
Монгол хүнтэй альтгаж үздэг. Тийм хүртэл үзэгдэл байсан баг. Онцгой өрмөс онцлогтой гэдэг юу н онцлогтой бэ гэж. Жилийн дөрвөн улиралтай ийм байгаль эрсдээс өөр амьсгалтай юм газарт дасан зохицох чадварыг өсгөөгүй бидний одоо биеинд сэтгэлгээнд суулгаж ирсэн. Сайн нарийнх юм бол аливаа шинэлэг ямиг өөртөө аваад улам илүү урдан огцом хөгжих чадвар сайтай хөгжих чадвар байна гэсэн. Одоо муугаар арчлах юм бол амархан өвсөж өөрчлөгдөх аюултай. Энэ чадвараа бид чадвар дээр бид тулгуурлаж өнөөх хөгжлийн бодлого ярих хэрэгтэй л да. Дархлаа ер нь л их олон аргаар хамгаалах хэрэгтэй болж байна тий. Тэгж хамгийн энэ тэргүүнд соёлын бодлого, боловсролын бодлого хоёр дээр гарах гэж. Боловсролын салбарт одоо үндэсний одоо оюун санааны дархлааг суулгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Дархлааны тухай ярихлаар оюун сэдвийн тухай, нийтлэг үндэслэл итгэл өмчлийн тухай яригадаад байгаа л да. Тэгэхээр явж байгаа л нөгөө боловсролтой холбогддог. Хэрвээ дархлаа сайтай, эрүүл чирэг үндэстэн байх бол ямар байх вэ гэдэг асуудал байна л да. Мэргэжлийн зүг, ерэн зүгээр өөрийн хувийн зүгээс харахад бол ямар харагддаг вэ? Ер нь улс үндэстэн өөрөө үндэсний аюулгүй байдал чадамжтай байхын тулд хамгийн суур юмнуудаа өөртөө үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Хоол хүнс тийм ээ. Одоо ойр зүрийн юмнуудыг хийдэг байх хэрэгтэй. Ган ядаж айлуулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гаднаас ямар нэг юм хаагдлаа гэхэд үндэстэн өөрөө тэрнээс үл хамааран үндсэн хэрэгцээг хангадаг байх хэрэгтэй. Одоо яриад байгаа юм хэрэг үйлдвэрлэгч ус болцгоё гэж. Бид бүтээгч ус байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний өөрсдөө хэрэгцээг хангахаас гадна бусад хүмүүст юм бүтээж өгдөг. Бүтээгдэхүүнүүд гаргаж тэрийг нийлүүлдэг, шинэ технологиуд гаргаж нийлүүлдэг. Тийм үндэстэн байвал бид нар хамгийн өчрөх байна. Тэгэхээр тэр бүтээгч улс зорхоод иргэдмийн өөрөө ямар байх юм хэрэг иргэдмийн өөрөө бүтээлч иргэд байхгүй болохгүй. Бүтээлч иргэдэд тэгвэл бид яаж бүрдүүлэх юм гэдэг асуудал ярьдаг боловсролын асуудал руу бууж яадаг. Тэр чинь сургуулийн өмнөх боловсролоос эхлэн за тэгээд дунд сургууль, бага сургууль, дунд сургууль, дээд сургууль энэ бүх үе шатууд бид нэр ямар хүнийг бий болгох ёстой. Боловсрол гэдэг бол ЮНЕСКОгийн дөрвөн тулгуур зүйлээр нь юу ярьдаг вэ? Нэгдүгээр хүний хувьд хувийн талаас нь яаж хөгжүүлэх вэ? Дараад нь аливааг мэдгэдэн сурах хэрэгтэй. Дараад нь нийгэмд амьдардаг учраас бие хүн талаас нь яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал. За дараад нь юмыг хий сурах гэдэг. Ингээд дөрвөн юмыг ингэхэд одоо анхаарч байгаа. Тооройж нэг иймэрхүү хүн байх хэрэгтэй гэдэг нийтлэг тийм суурьтай хүмүүс гарч иж. Энэ улс үндэстэн бол нийтлэхээр адилхан суур чадвартай, суур дадлуутай, хандлагатай байна. Ингээд тэгэхээр тэр системээрээ нэг зүрөө илүү тогтвортой байж. Мэдлэг бол харьцангуул бидний бол олгоод байдаг тийм. Тэр чанартай олгож өгдөг асуудал яригдах нь бол яг нөгөө хувь нь бие хүн тал руу чигсэн үйлчлэгээ бидний хэр сайн өгж өгнө гэдэг асуудал. А нөгөөдлөөс юу өгөх ёстой вэ гэдгээ бүгд мэдж гин гэсэн асуудал. Би ярилцлагыг ч уншиж ирсэн. Одоо мэдрэмжийн чадвар, мэдлэгийн чадвар гэдэг ингээд тодорхойлцсон боловсрол бол ерөөс хоёулаа холбоотойгоор заавал байх юм аа гэд. А бас боловсрол гэдэг бол мэдлэг, чадвар, дадал, өмцөл, итгэл үнэмшил энэ тавыг цогцоор нь олгож явах хэрэгтэй юм аа гэсэн бол байсан. Яг нэг англиараа soft skill, hard skill явж байгаа. Тэгэхээр мэдрэмжийн чадвар, мэдлэгийн чадвар гэдэг ингэж бас орчуулж болох юм гэдгийг хэлбэрээр л орчуулсан юм. Энх хотхон ярилцлаганд нэг нийтлэлтэй байсан баха. Битсэн байсан. Японд очиод нэг яриад исэн чинь бага ангийн багш ахлаангийн багшаас өндөр зайлаа авдаг. Уу ямар сони манай чинь ахлаангийнх нь өндөр авдаг шүү гэсэн чинь. Үгүй тэр хүн чинь хичээл зааж байгаа. Би Япон бүтээж байгаа гэж хариулсан байна. Японы бага ангийн багш. Япон хүнийг бэлтэн гэдэг чинь гол юм яваад шүү дээ. Үнэ зүйлтэй итгэл үнэмшлээ тэнд олж авч байж тухайн үндэстэн гэдэг юм нийтлэгээр явна гэсэн ойлголт авах явж байгаа юм л та. Хүүхд бага ангитай төгсгөд монгол хүн болсон байна хэвээр. Сургуулийн хөтөлбөр сургуулийн өмнөх боловсрол чиглэж явах хэвээр. Дараад нөгөөх нь глобал хүн болохын тулд бусад чадваруудыг нэмж олон мэдлгүүдийг олгож явах хэвээр. Уул нь бол хүүхдийг төлөвшүүлэх тал дээр нь бага ангитай бага сургууль бол илүү анхаарах хэрэгтэй гэдэг бол бид нар багаас нь ингээд дүнгээр нь өрсөлдүүлждэг, чадвараар нь өрсөлдүүлждэг. Багаасаа яг нэг амж болж эхлээд байна л да. Магадгүй уул нь бол нэгдүгээр ангийн хүүхдүүд маань хоорондоо сайхан ярилцаж суугаад асуудлаа хамтдаа хэлцээд өөрсдөө зөвшөлдсөд ямар шийдэлд хүрж ийн энэ агуулга энэ санааг л уул нь сонсоод явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эрт үеэс эхлээл хүүхд хөгжүүлэх, хүмүүжүүлэх нарийн арга ухаан тоглоом наадгаагаар хүртэл хүүхдээ маш сайхан ингээд хөгжүүлээд явдаг байсан. Тэр онсон тоглоом гэдэг юм мэдээж зугаацуулах үүрэг нь бол байгаа. Бодох, сэтгэх тэр бүх боломжийг энэ тоглоомор дамжуулаад бас
хүргэж чаддаг байсан. Тоо, математик, хэл гэдэг юм дээр гол юм гарч яваад байдаг. Тэр бол яхаар гарах хэрэгтэй зүйл. Гэтэл ирээдүйн Монгол хүн бүтээх гэж байгаа бол Монгол болгодог тэр гол одоо вакцины дунд сургуульд нь шахажихгүй шүү дээ. Тэр бол илэрхий дутагч. Манай найруулагч үндэсний дархлаа гэхлээр вакцинд чи яа хэдүүлээ л гэдэг. Бас агуулгын зөв байгаа. 5 хүнээр дамжуулаад бусдыг вакцин өгөх гэдэг. Вакцин гэдэг шүү. Энэ хэдэн жилийн өмнө Зөв Монгол хөгжиж угаасаа хэв шинж нь ямар байх хэвээр, хандлагын үед ямар байх хэвээр, мэдлэгийн үед ямар байх хэвээр, яг Монгол улсын үндэслэл үе тий Монгол хүн ер нь ямар байх хэвээр гэдэг талаас нь бол тодорхойлдол гарсан. Тэгээд одоо нэг яригдхаа болчиход байна тий. За тэрийг аль биесээр баталсан бол одоо тэрүүндээ суйлаад явах юм уу? Бодлогод гарч байгаа учраас энэ мэн дараад нь хэрэгжилтийн ямар байх вэ гэдэг асуудал ярьдаг багтал. Хандлага тогтоох чадваруудыг бий болгох гэдэг чинь өөрөө маш удаан хугацаанд явж төлөвшчээж яг олдрлоо ордог учраас мэдээж тэр бол маш удаан хугацааны тогтвортой бодлоо явах хэрэгтэй. Магадгүй гарч ирсэн хүчин бие бинийгээ хийсэж үгүйсгэдэг байх хэрэгтэй. Урт хугацааныхаа тэр зорилгодоо хүрэхийн тулд яг зогсолтгүй тэр хөгжих тэр процесс, тэр зүйлд бол тий үргэлжлүүлээд аваад явдаг хөгжүүлдэг л байх хэрэгтэй. Монгол хүүхэд нэг ийм байдлаар өсч төлөвшөөд хүмүүжээд ингээд ирэх юм бол үндэсний иргэн болж төлөвшөх юм а гэсэн л юм байх шиг байгаа. Нөгөө талаас бол би дэлхийн иргэн. Даяарсан нэг юм би яаж хандлага бий болох юм. Дэлхийн хүн иргэн гэдгээрээ би ч өөрөө бас ямар хэмжээчүүдтэй байх хэрэгтэй ингээд тэр талаас нь начин тодорхойлж гаргасан байх шиг байлаа. Яаж монголоороо үлдэх юм? Яаж Монгол дархлаатай байж бид нэр цул байж ингээд цаашаа явах юм ч гэдэг юм уу. Дэлхийд ирэх Монголгийн харахлаар арай өөр болох юм шиг байгаа хүмүүсийн сэтгэхгүй. Тэгж хүмүүжих хэрэгтэй юм шиг байна тий. Тэгэхээр тэгж харахгүй бол бид нэр зөвхөн Монгол гэдээ яваад байхаар даяарсан ертөнцид амьдрах чадваргүй болчих штэ. Томор сэтг маш багаар их л тэгээ хурдан томор гэж. Өнөөдөр манад нэг багш 1-р ангийн 6 настай 60, 50 хүүхэдтэй 40 хүүхэдтэй ингээд сууна гэдэг бол энэ гамшиг маш хүнд зүйл байхгүй. Магадгүй энэ донд нөгөө сургуулийн өмнөх боловсролын байгууллагаараа дамжаагүй хүүхдүүд хүртэл ороод ирж. Ингээд ихлэ энэ ч гэсэн маш том асуудал болж өгч. 3 хэлжээр хичээлж байгаа сургуулиуд хүртэл байж. Манай багш нар ч гэсэн үнэхээр гайхамшигтайгаар ажиллаж байгаа л да. Бид нар хамгийн гол нь орчинд байх хэрэгтэй байгаа юм. Төр засгүй бас ухаантай байгаад олж байгаа энэ орлогоо зөв хуваарлдаг тий. Хамгийн түрүүнд юунаасаа эхлэх юм ч гэдэг юм уу тий. Дараа л байх хэрэгтэй. Боловсролоос хэрвээ бид нар эхлэе гэж бол стандарт гэдэг зүйлээс эхлээд бид нар нэг ингээд анхаарах хэрэгтэй болчих. Ховын дунд сургуулиуд хүүхдүүдийн сурсан мэдсэн юм бол мундаг байна. Гэхдээ тэнд бол харьяалаар ярьсан, харьцэтгэлгээтэй тийм хүүхдүүд л гарч ирж байна. Боловсролын стандарт шаардлага гэж байх хэрэгтэй. Одоо зөвхөн мэдлэг олгож гин гэд чанартай чанаргүй ингээд нүдэл нэг гаргаад ах юм уу? Монгол хүн болгож үндэсний сэхэтнүүд бэлтэх хэрэгтэй юм уу? Төдөө нэг мундаг цагаан тодорхойлсон шүү дээ. Сэхэтэн гэж бол сэхэрж ухаарсан гүнийг хэлнэ гэж. Өнөөдөр нэг хүнд ногж байгаа ихтэй сургуулийнхаа тоогоорч гэсэн одоо дэлхийд тэргүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулаа төгссөн хүн бүр нь аль нэг ихтэй сургууль руу орох боломжтой нээлттэй. Одоо ихтэй сургууль төгссөн хүн болгоно бас сэхэтэн байж чадж гин үгүй гэдэгтээ бас нэг дүн шинжилгээ хийх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Төрийн бодлого цаашаа ийшээ чиглэлжээж бид нар бол чадамжтай иргэдтэй болно. Дархлаатай хүчрэг улс байх үндсэн суурь нь бий болох болов. Өөрийнхөө өмнө улс үндэснийхээ өмнө, улс орныхоо өмнө цаашлаад нэгдүгээр төрөлхтний үнэт зүйлийн өмнө хариуцлага үүрэх чадвартай тийм хүмүүс олон болоод ирж тэр улс орныхоо хөгжилт, онцгой өөрчлөлт хөнөмөр оруулдаг. Түүнээс 5 гэдэр шамаагаа ярьдаг. Одоо магадгүй бэжтэй ч юм уу доктортой гих хатлаа гол мөн чанараа ойлгож ухаараагүй хувиа боддог, бэртгчин орн хариулж чаддаг болохоор тэр зэсгэт юм биш шүү дээ. Энэ бол тэгэл үндэсний асуудал. Бүх зүйл одоо боловсролоор дамжиж гарч штэ тий. Үр дагаврууд нь бол надад нэг юм анзаардаг нь юу гэвэл одоо багшлах гэж байгаа хүнийг, хуульчлах гэж байгаа хүнийг чи хэн юм бэ? Чи нийгмийн өмнө ямар үүрэг хүлээгээд өөрийнхөө өмнө ш давхар чиний гарт яг юу байна гэдгийг ойлгуулахгүй зүгээр л нэг академик номоор нүдэл гаргачихж байгаа юм тийм ээ. Тэгэхээр тэр залуучуудыг бас буруутгах арга байхгүй. Багасаа эхлэн тий юуг сайн чаддаг, юун сонирхолтой энийг хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө нээх ёстой. Гэр бүл нь ч гэсэн энэ дээр туслах ёстой. Бусад орчинд туслах ёстой гэдэг. Бас тухайн хүүхд маань үнэхээр энэ мэргэжлийг эзэмшээд юу хийх ёстой гэдгээ эртнээс төлөвлөх ёстой. Тэгвэл сургуулаа дуусгачаад ажилд орно гэсэн ойлголт бол биш л дээ тий. Оюутны 4 жил бол цаашдын
40 жилийн амьдралаа бас нэг юм цогцлох үе шүү дээ. Маш чухал үе үү. Төлөвшлийн бас чухал. Төлөвшлийн чухал бас үе те. Мэргэжлэл гэж байж байгаа учраас тэрийг үн цэнд хүрэхийн тулд сурах ёстой. Өөрийнхөө дуртай юмыг сонирх гэдэг шүү дээ. За би энэ мэрэгжлэр сурахлаар надад зах зээл байна уу? Ажлын байр байна уугүй юу? Ийм байдал байгаад байгаа шүү дээ. Эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд ер нь юу вэ? 20 онд юу вэ? 40 онд юу вэ? 50 онд юу вэ те. Бас энийг ингээл анхнаас нь одоо таниулах энэ ажлуудыг бас бид нар хийж л байх ёстой. Одоо улс төр судалдаг ч юм уу сонирхдаг хүмүүсийн яриаг ингээд зүгээр дуулж анзаарч байхад бол төрийг хүчгүүдүүлэх, өнгөөдүүлэх, төрийг муухай харагдуулах технологиуд байдаг. Тэр яг Монголд хэрэгжиж байгаа гэдэг байгаа байхгүй. Би яг сэтгүүлчийн хувьд бол ингэж боддог. Өнөөдөр монголчууд хоорондоо хагаралдаад яг 7 сарын 1-ний өмнө нэлээдгүй нуцтай давтах юм бол энхийг сахиулахын дээр орж ирээд хуйгт танка зоочгоо зогсоочих, цэнхэр малгайтай цэнхэр зангаатай нөхдүүд олон бий. Бидний элсэн орсон конвенцэд ч бас энэ талаар заасан байгаа шүү дээ. Самуунтай оронд хин дуртай нь юу дуртайгаа хин шүү дээ. Яг үүнийг хүлээсэн тийм бодит хүчинч байдаг гэж би үздэг. Бид нар өөрсдөө сэрхэл хэрэгтэй. Одоо нэг хэсэг нь бол ингэж Монгол хүн бүр язгуураасаа бэртгчд хэрэг байхгүй. Нүүдэлж улсаа бэртгчд байсан гэж бидний гадна байдаг, биднийг үнэлдэг байсан, бидний дайсагнажсэн ард түмнүүдийн тодорхойлтыг өөрсдөө авчирч нагаад байгаа байхгүй юу? Бараг одоо монгол шиг хэрэггүй үндэстэй алга, монгол хүн шиг муухай хүн алга гэдэг тийм одоо монголчуудыг муухай харагдуулах сурталчилгаа бас асар ихээр гарч эхэлж байгаа байхгүй юу? Одоо энэ үнэн биш шүү дээ иргэн. За бид нар ч те гэд ингээд эхлэх юм бол юу нөгөө үндэсний дархлаа үнцэн минь гээ ярих. Дархлаанд бол сөргөн л. Нүүдэлчд уулаасаа тэр байгалийн хатуу хэцүү бэрхшээлийг гол усаараа овг отгоор хамтарчиж давж исэн тийм хамтын ухамсартай ард түмэн шүү дээ. Нүүдэлчдийг нэгдэлтэй болохгүй гэсэн улс үндэстнүүд хаглан бутрах ийм бодлого маш хүчтэй гэж байна. Хонхордол амиа хичээгээд гэдэг нэг тийм тодорхойлтууд хэлэх гээд байдаг болчих. Монголыг тэр олон хошуу болгож задлж хаваасан хаваа хичээмтгий хөрөнгө мөнгө алдар нэр дуртай хүмүүсийн эрх мэдэл олгож цол хэрэгмээр ухааны самууруулсан, хооронд нь өрсөлдүүлсэн, төрийн докторгуу болгосон. За тэгээ янз бүрийн үзэл сурталтай гаднаас зориуд одоо хүчээр оруулж ирж өөрсдийнх нь одоо язгуураас нь улам холдуулах гэсэн ийм зориудын бодлого хүртэл явж ирсэн. Түүхийд жишээ баримтууд байгаа. Энэ цаг үечсэн бас л баримтууд бий. Монгол түмэнд бусдын өмнө бүхэлдэж, бусдын одоо шийдсэн чулууныг даган хагаралдаж, ханарч тэгж явсан үе байсан байгаа угаасаа. Өнөөдөр тэгвэл бид яах ёстой юм бэ? Түүх гэдэг бол өнгөрсөн лөө харсан зүнч юм гэж. Чиний өнгөрсөн, чиний ирээдүйг тодорхойлно гэсэн үг. Түүхээсээ одоо бид юуг олж харах юм? Юуг бид өөртөө шингээж үлдээх юм? Өөрийнхөө үнцийг болгох юм бэ гэдгээл бид авч үлдэх хэрэгтэй байна. Хин нэгний нөлөөлөлт, хин нэгний одоо иргэшилт гэж баг хэлэхэр тий нүмер дор хүч суултай дорой байхлаараа ямар байгааг ингээд түүх харуулсан шүү дээ. Тэгэхээр хүчтэй байх хэрэгтэй. Хүчтэй байна гэхээр нөгөө одоо л эдийн засаг гэдэг юм л яригдж шүү дээ. Эдийн засаг бол яхаарахгүй нэг гол үндсэн болохоор мөн. Гэтэл нөгөө талд нь үндэсний хөгжлийн бодлого. Тэр үндэсний хөгжлийн бодлого гэдэг дотор нь өнөх одоо бид нар яриад байгаа тэр соёлын сэтгэлгээний үндэсний дархлааны юм гарцаг шингэж орж байгаа хэрэгтэй. Японы жишээг ингээд авахад Мэйжи 90 дралтай байсан Япон нэгдэхдээ үндэснийхаа тэр чадамж дээр тэр онцлог дээр энэ орчин үеийн Европын хөгжлийг хослуулж чадсан. Тэрний гайхамшигтай үр дүн. Нөгөө оюун санааны зэгцтэй байдалд хэвлэл мэдээлэл маш хүчтэй нөлөөлж чадах зэвсэг мөн тэ уг нь. Гэтэл эсрэг биш. Яг үнэндээ нөхцөл байдал бол Яа эсрэг байгаа вэ гэвэл биений ард бол мөнгө эргэлдэж байна л гэж боддог. Олон улсын геополитик судлаач Хенри гэдэг хүн хэлсэн шүү дээ. Одоо монголчууд олон зууны туршид хятадизмаас одоо дэлхийн ертөнцийг халахалж хан хэрмэт суулаа. Тэр үед хүмүүс сэлэн мэргүүлж буу дуургаж улс орныг эзэлдэг байсан бол өнөөдөр ганц ч буун дуу гаргалгүйгээр энэ орныг залхихад бэлэн болсон байна гэж хэлсэн маш том илтгэл дотор нь байгаа да. Бид өөрсдөө хэврэг байна. Бид өөрсдөө эмзэг байна. Үүнийг бид оюун санааны болон төрийн бодлогын төвшөнд зөв залж явах учиртай. Бид өөрсдийн гэсэн зүг чигийг хизээч алдаж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн контентуудын хэдэн хувь нь үндэснийх байх юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид өнөөдөр залуучуудаа Монголоо алдсан юмнууд гэж зэмлээд яах юм бэ? Загнаад яах юм? Сүүлийн 15 жилийн туршид
Солонгосын сериалууд гарсан. Үүний үр дүнд өнөөдөр залуучууд маань солонгос хэм маягаар хайрлаж дурлалцж байна. Солонгос хэм маягаар одоо хор хутгаж байна, тийм үү? Хим хэмжээ гэж байх хэрэгтэй юм шиг байна, тий? Одоо ялж явсан хаангүй, мандаж явсан үегүй, дайнгүй хэрнээ солонгосын эрх баригчид бахархалгүй байна бид. Бид бахархал үгүй. Ард түмэндээ эр зөргийн хүмүүжил үгүй. Түүнийг нь бий болгохын тулд өөрсдийн түүхийг дэлгэцийн урлагаар ингэж мөнхөлж чадлаа. Үндэстэн байгаагийн хэрэг одоо солонгосоор жишээ аваад хэлэхэд ийм л байх хэрэгтэй байна, тийм ээ. Бахархал дутаад байна. Бид нарт эр зэрэг дутаад байна гүнгүүтэй л тэрийг яаж нөхөх вэ гэж арга зам байна. Яаж сул талаа нөхөх вэ? Шоу бизнесээр яаж нөхөх вэ? Тэ дэлгэцийн урлагийг утгацгаалаар яаж нөхөх вэ гэдгээ тэд олж чадсан байна л да. Над нэг залуу хэлж ирсэн. Хятадын нэг байлдаантай кино харж, хүүхдийн кино харж байгаа 5 настай хүүхэд нь гэвэнд би энэ баатар шиг баатар болгоныг босоод ирсэн гэж. Бидэнд тийм баатар байдгүй юм. Бидэнд тэгвэл авдраа удлах юм бол үнэхээр энэ түүх гэдэг юм чинь бүтээж чадсан. Монгол гэдэг суу алдрыг уламжлалыг бий болгож чадсан. Ийм сайхан сэдвүүдээр драм, тайз, яруу найраг, одоо хөгжмийн урлаг, дэлгэцийн урлаг руу төрийн бодлогоор уламжлал, ёс заншлаа хадгалжүүлдэх, нөгөө талаар тэрнийгээ бас орчин цагтаа нийцүүлэх, гарцыг олох гэдэг их олон асуудал тулгамдсан байна шүү дээ. Надаас эхлээд өөрсдөө сэтгэл зүрхээрээ өөрийнхөө чадвараар зүтгэх хэрэгтэй гэж боддог. Энэ мэдээллийн эмх цэгцтэй байдал гэж их чухал юм багч байгаа. Соён гэгэрүүлэх, мэдлэгжүүлэх, урд нь алхаад манлайлж төрүүлж чирж явах хэрэгтэй байсан чинь мэдээлэл өөрөө их нийгмийг самууруулж байна, мунхруулж байна, тий? Хаглан бутрахсан ийм нөхцөл байдал ялтчгүй байгаад шүү дээ. Тийм учраас энэ улс орнууд мэдээллийн дээр эмх цэгцтэй байдалд их анхаардаг юм шиг байна. Энэ бол нөлөөлөл нь бол маш өндөр. Буруу ашиглал маш хортой. Юм хайшин жиргүүлж болохоор. Тийм ч учраас аливаа улс бол агуулга тавигдах шаардлагууд гэж байна. Хязгаарлах ёстой агуулгууд гэж байна. Нэг нь бол хүрэх насаар тийм үү? Нөгөөх нь бол нийгэмд хортой нөлөө үзүүлэхээс ерөөс бүр мөсөө хязгаарлах гэдэг асуудал. Нөгөө талаас бол эргээд иргэдийнхээ боловсролыг дэвшүүлэх ёстой л гэж байна. Мэдээллийн асар их юм бөмбөгдөл шуурган дундал байгаа тий. Энэ дундаас зөв мэдээлэл шүүж авах юм чадвартай байх ёстой. Зөв шүүж авах чадвартай энэ иргэдийг бэлдэх ёстой болчихж байгаа байхгүй. Энийгээ бэлдэж магадгүй чадаагүйгээс болоод тий маш олон энэ мэдээллийн төрөгдөлд орсон улсууд амьдрал дээр янз бүрийн зүйлийг турших гэж оролдох юм уу, бусдыг уриалгах гэдэг юм уу. Тэгээд иймэрхүү нөгөө асуудлууд бас бий болж байна л доо. Хэдэн жилийн өмнөөс онлайн хэрэгчлээгээд олон улсын урлаг услахад яах ёстой бэ гэсэн чинь ерөөсөө л хэвлэл мэдээлэлд бас тодорхой шаардлагуудыг тавих ёстой. Мэдээллийн цан төлөвийг бол төлөвшүүлэх ёстой. Нөгөө талаас бол шүүн тугаадаг, өөрөөр хэлбэл альва юм тийм амархан автахгүй чадваруудыг олох ёстой. Иргэдийн боловсролыг дэвшлүүлэх ёстой. Төлөвшөл, ёс суртахууны үнд зүйл гэл ингээ ярихлаар гэр бүлийн доктортой байдал гэдэг юм их чухал байна. Гэр бүлийнхээ үнд зүйлийг эрхэмлэх тэр төлөвшөл рүү ингээ бас л нөгөө гадны бодлогоор ингээ нөлөөлөд эхэлдэг гинэ. Бусармаг имийг энэ бол байдаг юм гэдэг ойлголттой хэвлэл мэдээлэлч байт юм уу? Байж болох бүхий л хэлбэр хэрэгслэр ингээ суулгачдаг юм байна л да. Тэгээд эвдрээд ирдэг. Хүйсийн хоорондын дайн, хүйсийн хоорондын ялгаа хэтэрхий ихсэж байна. Сүүлийн 20-25 жилд орж ирсэн технологийн дагуу хэрэгжээд байна л да. Гэр бүл салтанд асар их нөлөөлж байна. Төлөвшлийг үгүй болгож байна. Зүгээр л бие биендээ шууд дайн зарладаг, шууд үзий яддаг, нөхөр хэрэггүй, эсвэл эхнэр хэрэггүй юм байна гэдэг ойлголтуудыг бий болгож байна. Тэгэхээр гэр бүлийн хувьд бид бас бэхжиж чадахгүй. Алин болгоо нөгөө тал талаас шийдсэн ядуу буурай орнуудад хэрэгжүүлдэг технологийн дагуу бид хэрэгсэл болж явах юм бэ. Эцсийн дүнд бол хохирж байгаа хүмүүс нь бол яалчгүй хүүхдүүд ууж таардаг. Ягаад энэ цаг үе чинь ингээд үзэн ядалт хагацлаар дүүрсэн юм бэ? Мэдээж энэ гэр бүл төлөвлөлт гэдэг бол хөнгөн хумгаа хандаж ерөөсө болохгүй зүйл болж байгаа. Өөртөө боловсрч амжаагүй байж хүүхдүүдтэй болж байна. Хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй байна. Магадгүй нөгөө дурлалыг хайр гэж андуурдаг ийм зүйл байгаа юм болов уу тий? Гэр бүлийн бат бэх байдлыг хадгалах гал тэр хамгийн чухал нэгж учраас л та улс үндэстнүүд тэгж анхаарч байна л да. Янз янзаар л хөшүүрэгддэг юм байна. Солонгосын гэр бүлийн хуулинд хэн салах санаачлаг гаргасан тэр нь маш хэмжээний мөнгө төлдөг юм байна. Тэгэхээр ерөөс барагтай бас салт байдгүй гинэ. Одоо Монгол хүний нэг сайхан ухаан байдаг шүү дээ. Би холдвол сэтгэл холдно гэдэг. Тэгэхээр би холдохгүй бол сэтгэл холдохгүй байх нь байна шүү дээ. Хуулиар зохицуулаад байгаа юм шиг боловч нөгөө талаасаа холдох боломжийг нөхгүй. Холдох боломжийг нөхгүй байна.
өглөө болгон бие биенээ хараад өдөш болгон бие биенээ одоо үнэрлээд унтж байгаа усуд хэдий завнаас алах юм бэ? Япон улс хөгжлөөрөө тэргүүлж штэ. Тэгсэн мөртлөө нөгөө Япон хүн байх гэдэг тэр соёл ерөөсөө үеэс үед ерөөсөө ямар ч үедээ алдсангүй. Нууцсан юу юм бас нөгөө уламжлал нь дэгэн юу юм гэсэн чинь Япон эзэгтэй бол ерөөсөө хүүхдээ Япон хүн болгож гараа тавьдаг. Тэрийг бид нэр шагшаал байж идэм байна л да. Ирчүүд нь хөдөлмөрлөөд байгаа юм шиг харагддаг боловч. Гэр бүлийн тулгуур, төрийн хөгжлийн тулгуур нь эмэгтэй хүн байгаа байхгүй. Яг Монгол эмэгтэй хүн одоо үндэсний дархлаач гэдэг юм уу, гэрийн гал голомт одоо төрийн гэдэг талаас нь ер нь яг үүрэг нь ямар байх вэ? Миний хөвгүүд энэ улсын эзэн болно. Энэ улсын одоо багныг босгож, тооныг барьж, туургыг тавих тэр голомтын галыг насаах эзэд болох юм. Одоо нэг хүүхэдтэй айл байсан ч, хоёр хүүхэдтэй айл байсан ч тэр бол таны өрх гэрт багтаж орж ирсэн эх орончин юм. Эх орноо би хүмүүжүүлж байна. Эх орноо би одоо төлөвшүүлж байна. Энэ бол 10, 20, 30 жилийн дараах миний эх орн гэж бодож өр хүүхдээ хүмүүжүүлмээр санагддаг юм. Яг гүнэ ямар гоё хэлвэ. Би эх орныхон ээж нь битгэртлэн санаж амян дэвстэгэхэн ганзууд хоёрыг чинь гадуурхаагүй ээж чинь билээ би гал хиймэр хоёр орон ихэн тэтгсэн үр билээ чи зовлон гоник өхнийг чинь сэтгэлдэн үүрсэн ээж чинь билээ би зоондон тээж ажиллах ганц үр минь билээ чи их орон минь ээ. Эр хүн тэнд яваа боловч тэрдээ хол томыг зориод явж байгаа боловч тэр гал тулгам доторх амьдрал эмэгтэй хүнийг тойроод өрнөж байгаа юм шиг санагддаг штэ. За чи өстой маш бүсгүйлэг бөгөөд эвтэйхнэр илэрхийлчлээ. Энэ яг үнэ. Эр хүн гэдэг чинь өөрийг нь хайрлаад л байгаа. Хайрын думбуулаад л байгаа нөгөө эмэгтэйхээ үгийг л сонсд юм шүү дээ. Тэгэхээр нөгөө эртний тэр хатад чинь өөрсдийнхөө тэр хайр гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаанаар дамжуулаад, философоор дамжуулаад нөгөө хаада барьчаад байсан байна. Хаадаараа дамжуулаад төр бариад байсан байна. Эртний тэр олон сайхан хаад чинь ардаа тэр хатан туул мэт урсгал, хан уул мэт хаттынхаа хүчээр тэр төрийг төвшин сайхан барьж исэн байна. Амьдрал эзэгтэйг тойроод өрнөд байна. Ажилтаа байж болно шүү дээ. Гэртээ ирлээ нөгөө надаас төрсэн эх орныхоо өмнө би ямар үргүүлэх юм, яаж төлөвшүүлэх юм гэдэг чинь хүртэл тэр гал манах дотроо л ороод явчихдаг шиг байна. Гал маань нэхэр л одоо нөгөө гурван тулгатай тулгаа тавьчаад л галаас агаад галтгоон байж байж гэнэ гэж ойлгоод байгаа. Үгүй шүү дээ, тэр чинь чансан цайнаасаа эхлээд хийж байгаа хоолноосоо эхлээд өөр хүүхэдтэй аавынхын талаар ядаж юу гэж хэлж байгаасаа эхлээд тэр гал маань гэдэг ухаан чинь эхлээд байна л да. Дараагийн төр барих хүнээ үр хүүхдээ бэлдээч. Тийм ухаан эр хүнээс илүү та нарт бүсгүйчүүдэд маань байгаа шүү дээ. Монгол хүнд оюуны чадамжийн нөөц их байна тий. Оюуны спорттой холбоо тайлбарлахад онцгой чадамж байна гэдгийг харж байгаа. Энэ ганц 2 удаагийн тэмцээн уралдаанд оролцоод гаргаж байгаа амжилт биш юм л да. Маш онцгой амжилтуудыг жил бүр л одоо гаргаж байна. Оролцож байгаа тэмцээн болгон тамирчдын маань бас бараг 50 гаруй хувийн шинжлэгдэж орж байна. Их Британий сэтгэл судлаач, Хойд Ирландын Улсын их сургуулийн профессор Ричард Лин гэдэг хүн, за мөн одоо Финляндийн улс төр судлаач Темпер их сургуулийн бас профессор Тето Венхенен гэж энэ хүмүүсээ хамтран гаргасан IQ ба үндэсний баялаг гэдэг ном дээр ер нь бол оюуны хэлтгцүүлэр 188 улсын ингэж ихсахад бол Монгол үндэстэй 21 тухайд орж ирсэн гэдэг. Тэгээд 2006 онд жигсаад үтсэн 9 рүүгээ ороод ирсэн. 10 онд болохоор бүр 5 руу ороод ирсэн гэдэг. Угаасаа төрөлхийн IQ оюуны чадамж бол юм өндөр байдаг. Одоо олноос бол монголчууд оюун ухаандаа бас анхаарч эхэлж байна. Магадгүй одоо оройд нь гарах боломжтой байна гэдэг хүртэл яг монголчуудын талаар бас онцолж тэгээ бичиж тэмдэглэсэн байдаг л да. Үнэхээр за хязгааргүй бариад сэтгэх ийм боломж нь байдаг, бүтээх боломж нь байдаг гэдгийг л харуулж байгаа болов уу гэж бодож байна. Сая IQ ба үндэсний баялаг гэлжлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө оюун ухаан гэхэр хүн яригдана. Хүн өөрөө үндэсний баялаг байгаа байхгүй тий. Үндэсний баялаг бол хүн. Яг гоо тэр бас номдэр тайлбарна. За энэ монголчуудын нэг сул тал нь юу вэ гэж үзсэн нөгөө тэр сонгосон улс төрийн системээс шалтгаалаад ерөөсөө бүтээлч бус байдал байна гэж бас тэн дээр тайлбарсан байдаг л. Бүтээлч чадвар гэхээсээ илүү бүтээлч чанар дутаад байгаа юм шиг л харагддаг. Тэгээ энэ нь нөгөө төлөвшлийн асуудал, дадлын асуудал шүү дээ тий. Биднэрт бол маш их
нөөц боломж потенциал байна. Тэгэхээр одоо энийг харин гоё нээж илрүүлж ашиглах тий бүтээж байдал руу бүтээл чанар руу ялангуяа ингэ шийдвэрлэх ёстой болчиход байгаа. Бидэрт нэг ийм дутагдаад байгаа юм шиг санагддээ штэ. Одоо чи хөдөлмөрч байх хэвээр гэдэг ингэ хэлээд байдаг, шахаад байдаг. Аргачлал айгу буруу байх шиг байгаа. Германы нэг хүүхдийн хоолны нэвтрүүлэг байгаа. Нэг хоёр хөөрхөн охин хүү хоёр ингээд ногоогоо ирчиж байгаа. За энэ помидоронд чи ийм витамин байдаг гээл тий хоорондоо яриад энэ хүүхдүүдэд ямар их үлгэр дуурайл болж байгаа бол гэж бодож байгаа. Нөгөө хөдөлмөрийн хүмүүжил гэдэг эмчин хүртэл тэнд ингээд давхар агуулгадаа л явж байгаа шиг санагдаж байгаа байхгүй юу? Миний хувьд бас энэ Европын боловсролын тогтолцоо системээр дэлхийд тэргүүлж байгаа хэд хэд улсд очсон багаас нь яг хамтарч нийлж юм хийх тэр талын маш сайн дэмжиж өгсөн бүтээж байх тэр боломжийг ингээд олгосон гэдгээрээ л онцлог байгаа юм л да. 3 дугаар ангийн хүүхдүүд хоолоо эцгээж чинь бөөнөр орж мод зүсч чинь тий хадаа сад чинь 5 дугаар ангийн хүүхдүүд нь юм ойж чинь нэг чинь өөрөөр хэлбэл энэ орчнуудыг бүрдүүлээд өгсөн байгаа юм л да. Тэгэхэд биднэрт одоо яг ийм боломж юу гэдэг вүлээ тий хөгжигтэн төлөвшгтэн хүртэл бас энэ болгоно саад болоод байна л да хүүхдүүдэд. Өвөр Монголд багш нар судалгаа хийгээд явсан байна. 4 настай хүүхдүүдээр 3 настай хүүхдүүдээр 5 настай хүүхдүүдээр аягийн угаалгаж яана л гэнэ л дээ. Нөгөөдөл нь угаах гэж юу хавдэ тий. Тэгээ халтар угаагаа тавьчихаар унтчингууд нь жинхэнэ багш нь нөгөө яг стандартаар нь угаадаг. Тэрний юу олгож яана гэхлээр нөгөө хөдөлмөрийн хүмүүжлийн олгох юм байна. Яг л ийм гадны авах ёстой зүйлсээ бид нар аваад хэрэгжүүлэх л ёстой байгаа шүү дээ. Бусдын хөдөлмөрийг бас хүндэтгэх тэр төлөвшил бий болт юм байна л да. Тэр болон цаана бас их олон жад байл та. Одоо шинэ нэгдүгээрт бол хүүхд зэвэрсэн юм өөрөө бохирдуулахгүй. Хоёрдугаар хүүхд өөртөө ихтгэлтэй болж байгаа. Чи чадахгүй гэдэг нөгөө хүүхд чинь би энийг хийх чадахгүй гэдэг юм байх гэдэг шүү дээ. Дараад нь бол юм хийх чадварыг эзэмших юм. Ингээд олон чадваруудыг бий болгодог. Нэг талаас бол хүүхд бол гэр бүл үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгээ мэдээж авах гэдэг юм олон чадвар байх шиг байна л да. Энэ төлөвшил чинь бий болсон байж ижил бүтээл чанартай, бүтээл чадвартай ажиллах байх л да. Бахархмаар сайхан зүйлс их байх юм. Тэгтэл бас биднэрт одоо нэг нэгдмэл баримжаа юм хэрэгтэй байна те итгэл үнэмшил үнцвэл. Өнөөдөр бас нэг үе бодвол маш гайхалтай байна л да. Залуучууд бас үнэхээр дэлхийд алдартай мундаг сургуулиудыг бас төгсөж ирж байна. Эерэг хандлагыг бас түгээж байгаа. Тэгээ олон сайхан ажлуудыг санаачилж хийж байгаа. Одоо салбар хүртээ бас анхаарч ажиллаж байгаа юм мундаг залуучууд бол байгаа. Тэгэхээр одоо яг нийт массаараа бид нар бас өөрсдөө хөгжүүлдэг, зогсолтгүй тэмүүлдэг, өөрсдийн дархлаагаа одоо бэхжүүлэх ёстой болж байна л гэсэн санаа. Нийтээрээ сэрэх хэрэгтэй. Тий, сэрэх хэрэгтэй байна. Магадгүй одоо сэргэн мандуулах үе болно тулж ирчээд байна л да тий. Их Монгол улсыг дахин байгуулад дэлхийн их бүрэн болно гэсэн үг шүү дээ. Ерөөс оюуны чадамжийг нь хөгжүүлэх, сэрээх ёстой. Одоо эдийн засгийн хувьд ч гэсэн өндөр хөгжилтэй улс орнуудын түвшинд хүрэх, тэрийг гүйцэх ийм боломж нь бол байна. Ингэжээж одоо бид нар олон улсад бас өөрсдийн гэсэн нэр хүнд байр сууриа бас хадгалан орших ийм боломж нь бол байгаа л да. Улс миний төлөө юу ч биш. Улсын төлөө би юу хийж болох вэ гэдэг нэг сайхан үг гэдэг чинь зүтгэх юм бол бас сайхан ирээд байна. Уг нь бол байгаа дээр байгаа залуур жолоо нэг тийм ихтгэл төрүүлж чадахгүйгээс болж л бас нэг хамааралтай болчоод байна. Ер нь бол жаргалтай газар хаана таньдгүй гэдэг шүү дээ. Гэтэл одоо бид нар яадаг вүлээ. Гишүүд байтугай тэр гишүүний гэр бүл, үр хүүхэд, удам судраг бүх зүйлсийг одоо барыг нэрлэх нь болов. намтрын мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр үнэхээр бас болохгүй л байна гэдгийг харуулж байгаа байхгүй тий. Зарим одоо ингээд шудраг бус зүйлс бол арилахгүй байна л да. Зарим нь бол бүр үнэхээр сэтгэлээр унтсан юм зүйл бол маш их байдаг тий. Одоо байгаа амьдрал сэтгэл хангалуун бус илүү сайхан амьдрахын боломж байгаа гэдгийг хүн болгонд нэг ойлгуулдаг, сэдлийн төрүүлдэг. Магадгүй одоо ингээд нэг ажиллах эрч хүчийг бий болгодог. Бусдаа дандаа л нэг эерэг зүйлсийг түгээж явах хэрэгтэй. Бусдаа нөлөөлөх ёстой. Залуучууд би энэ нийгмийн эзэн миний гартаа энэ улсын систем байна. Ирээдүй байна гэж харахаасаа илүү нөгөө талхаа бодож байна. Машин байрныхаа лизингийг бодож байна. Үнэн маргаашаа бодож байна. Тэгэхээр энэ залуучуудад өөр нөхцөл байдал, итгэл үнэмшил бас хэрэгтэй байна, тийм ээ. Фредрихийн нэг үг байдаг юм. Оюуны чадамжийг одоо ашиглах энэ орон зайг нь бол бий болох ёстой. Бий болохгүй энэ оюуны чадамж гэдэг зүйл бол байхгүй, үгүй болохтой ялгааг өгч байгаа. Тэгэхээр нэг талаас бол төр засаг бас энэ дээр илүү онцгорч ажиллах ёстой мэдээж. Хоёрт бол яг залуу хүмүүс бол өөрсдөө бас бүтээлч байх, тэг өөрөөсдөө хөгжүүлдэг, аль болох сурч мэдэх, дор хаяж нэг хэлтэй, гадны хэлтэй, хоёр хэлтэй, гурван хэлтэй бай. Гаднаас одоо мэдээлэл авах, за магадгүй тэр авсан зүйлээ бид нэр энэ хөрсөн дээрээ буулгах энэ боломж бол байгаа байхгүй юу? Амжилт яг эхлэх цэг нь юу вэ гэсэн чинь мөрөөдөл гинэ.
Мөрөөдөлтэй хүн заавал нэг зориг бий болт юм байна л да. Тэр зорилгынхаа төлөө явж хагаад амжилтын мэдрэмж нь хүнийг улам хөглөөд идэг юм байна л да. Тэгэхээр нөгөө мөрөөдөлтэй байх ёстой, нэг цэг олж харсан байх ёстой. Тийм тэндээс эхлэх байх, тийм ээ. Бусдын амьдралд нэг эерэг өөрчлөлтийг авчрахыг л одоо амжилт гэж хараад байгаа. Уг залуучуудыг ингээд сурах үс тодорхой хугацаанд ингээд ажиллаад үзсэн. Тарьсан үр маань бас сайхан ингээд ургаад цэцэглээд олон сайхан тамирчид маань маш сайхан сургуулиудад хүртэл ингээд өөрсдөө ур чадварыг харуулад тэтгэлгээ аваад сурж байна. Суралцагчид маань бол бүгд тамирчин болохоо албагүй, бүгд л одоо өөр өөрсдийн гэсэн мөрөөдөлтэй байгаа. Зарим нь IT-гээр мэргэшнэ гэж байна. Зарим нь одоо инженер болно гэдэг юм уу. Нэг тамирч маань хүртэл одоо Америкт бүр тогоочороо ингээд суралцаад ажиллаж байна. Энэ бол миний хувьд бол маш том амжилт. Өнөөдөр Монгол хүүхдүүд маань өсөж байна. Мөрөөдөл нь дэлхийн ертөнцийн зүг одож байна. Хүү маань одоо Америкт сурдаг. Дэлхийн шилдэг 10 найруулагч гээд Монголоос ганц ч гэсэн хүн тэнд нэрээ дуудуулаад байж амаар байна гэд мөрөөдөд явсан. Мөрөөдөлтэй хамт Монгол байгаад байгаа байхгүй юу? Би энэ мөрөөдөл нь биелэхгүйг мэдэхгүй. Гэхдээ мөрөөдөж чадчаа надад сайхан байсан. Хөлийн шандад мөрөөдлөө өвөрлөөд явж байгаа тэр хүүхд болгон бас Монгол эх орны мөрөөдөл. Гадаадд сурсан, боловсрсан сайхан залуучууд ингээ Монголдоо ирээд байна те. Би энэ Монголын эзэн гэж буцаж ирж штэ. Дэлхийн соёлтой танилцчаад тэр хөгжлийг Монголдо авчръя гэд олон залуучууд ирж байна. Тэ буцаад ирэхэд нь эх орн жижигхан байна. Эх орн төлөвшөхгүй байна. Тэр хүүхдүүдэд бид үнэлж чадахгүй байна. Илгэндээ тэрээд авдаг ээж аав шиг тэгж налааж суух учиртай юм. Гэтэл бид налааж чадахгүй байна. Хизээ эргэж ирэх нь бүүмэд нөгөө хагцлаа тэгээд л буцаад явж байна. Өдрийн сайныг өнжин, сарын сайныг саатан хүлээж иж одоо туйл хайлснараа нэг баатар төрдгийм гинлээ гэд. Нийтээрээ олноороо жахан зүдээд ядраад ингээд ирэх үед нэг авран хамгаалагч, жаргуулагч баатар төрж гарч ирээд л тэгж төгсдөг те. Ихэлхтэй тэгдэг шүү дээ. Муу цагийн сүйдгэн сайн цагийн ихэнд гэж. Самуу муу цаг үед тэрийг эсэргүүцэх ялах тийм төрөлхийн тийм дархлаатай тийм үеийнхэн бий болт юм. Тэр нэг тийм түүхэн жам ёс байна. Ус үндэстэй сэргээ ихсэн өөрийгөө таньж мэдээ гэсэн юм хүч маш дотроос бүр цаанаас нь оргилж гарч ирэх магадaltaй. 100 хүн дотор 10 нь хичээгээд байдаг. Цаадах нь нэгэд дороо асуудалтай ингээд нөхцөлөд нь өөр байгаад байдаг. Тэгээд Манлайлагч хэрэгтэй. Тэрийг эхлүүлэх хүмүүс эдгийг хийж байна. Өөрөөр хүмүүс аглагчид дүрм журмууд үйлчилж байгаа хэвээр. Нөгөө талаас бол хүмүүсийн сэтгэлгээтэй, хандлагатай нь ажиллах хэвээр. Тэгэхээр ингэж зэрэг явж иж дийлэнх нь зөв үйлдэл хийдэг, зөв хандлагатай болох боломж одоо. Монголоо хайрладаг, Монголоо таньж мэдээ гэсэн гэтэл эрмэлзэлтэй, мөрөлттэй ирж хайдаг тийм залуучууд нэг үе бодвол олон болж байна. ирж хайсан, эргэж харсан хүмүүс бас байна, нэмэгдэж байна гэдэг шүү дээ. Гэгээрлийг нийтээрээ их хүсэх үед гэгэнтнүүд олноороо төрдөг юм гэсэн шүү дээ. Хэдий ч нэ дархлаа сулрах хэмжээгээр дархлааг өсөн гүлээсэн одоо тий ирж хайсан сэтгэл зүй тий улам илүү хүчтэй бий болж байгаа. Тэгээд тэр хэмжээгээр бид өөрсдөө ирээд илүү хүчтэй мэдрэх тийм сэтгэл зүй нийгэмд бий болох магадaltaй байна л да. Дэвшлийгээл алхам хийгээл яваалаа юм чинь тэгээд нэг өдөр бас юм өөрчлөгдөх өдөр ирж л таарна л да тий. Бид бас жоохон өөдрөг харах хэрэгтэй тий. Өөрчлөгдөж чад тэгэхээр нөгөө сайн өөрчлөлтүүдийг маш сайн сурчлага хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл идэх байна тэр үнэ маш чухал үүрэгтэй. Тэр сайхан цагийг наашлуулахын төлөө одоо бүх залуучууд маань зүтгэх ёстой болж байгаа юм л да. Бүх бие биендээ үлгэрлэж явах ёстой, дуурайж явах ёстой. Хүн бүр идэвхтэй бүтээлч байх ёстой. Нэг хүн 3 хүний дайтай сэтгэж, ажиллаж хөдөлмөрлөж иж бид нар илүү бүтээмжтэй богино хугацаанд бас энэ улс орноо нэг сайхан өөдөн татаад аваад явах боломж байгаа. Тэр тэгэд хүний ухамсараас гаранда тэр бүтээлч чанар бол гэр бүлүүч тэр одоо яг нэг соён гэрүүлэх үүрэгтэй энэ байгууллагууд ч тэр ерөөс аль талдаа анхаарч явах хэрэгтэй л. Өдөртөгч нар ч гэсэн бусдаа үлгэр дуурайл үзүүлдэг ийм л байх хэрэгтэй. Сэтгэлдээ байгаа Монголыг сэрээ, сэрэл мэдрэмжэндээ байгаа Монголыг сэрээ, зүрхэндээ байгаа Монголыг сэрээ, зүгт байгаа тэр Монгол нааша зүтгэхийг үзэх тэм цаг ирнэ гэж бодож байна. Асар том газар нутаг байна. Асар их газар баялаг байна. Дээр нь жил болгон хүн үржиж байдаг асар их баялаг мал сүрэг байна. Дэлхийн 2 сүпер өрн бидэнтэй хилдэж байна. Энийг бид давуу тал болгож ашиглах юм бол бид маш их боломж байна л да. Энэ байдлаа бид нар өөрчлөхийн тулд өнөөдрөөс л эхлэх ёстой. Ерөөс бие биенээ хүндлэхээс эхэлнэ, бие биендээ итгэхээс эхэлнэ, бие биенийхээ итгэлийг алдахгүй байхаас л эхэлнэ. Хамгийн гол нь одоо энэ 3 сая иргэн бас нэгдэж нийлдэг өөрсдийнхөө ирээдүйн төлөө, өөр хүүхдийнхээ төлөө, улс орныхоо төлөө бол нэг эрмэлзэлтэй, зоригтой байхад бол сайхан ирээдүй ойрхон байгаа л гэж харагдав.
бүхэнд Монгол минь вэ? Зүтгэхийг нь харагтун. Зүрх бүхэнд Монгол минь вэ? Цохилхийг нь сонордогтун. Сэтгэл бүхэнд Монгол минь вэ? Симэрхийг нь үзэгтун. Сэрэмж бүхэнд Монгол минь вэ? Сэрхийг нь тунхаглагтун.